Зүүн бүсийн дуу хоолой Сэцэн подкаст тавгийн копи өрхөөс өмнө нэвтрүүлэг. Эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийг хөтлөгч Аюш болон намна миний би хөтлөг өргөж байна. Бидний нэвтрүүлгийг Cloud9 Coffee Shop дэмжиж ажиллаж байна. Үзэгч та бүхэндээ болон Аюштай өдрийн мэнд төргий. Өдрийн мэнд. Үзэгч та бүхэндээ өдрийн мэнд. Бид энэ удаагийнхаа дугаараар юуны талаар ямар сэдвээр ярилцах вэ? Бид энэ удаагийн дугаараар гэлэн хөшөөний талаар ярилцсан. Уг хөшөөг ер нь хинтээ амьд мэдхгүй хүн тун ховор ах те. Ялангуяа хүүхэд залуу байх насндаа бүгд л ер нь очиж байсан мэддэг шүү дээ тий. Тун ховор ахаа гэж бодож байна. Хүн төрөлхтний нэн эртнээс эдүгээ хүртэл хүний гараар үүсгэн бий болгосон археологийн дурсгалууд болох эртний булш, буухан, хэрэгсүр, хөшөө чулуу, хатны сүг зураг, сүм хийдийн тойр, уран барилгын дурсгал гэх мэт зүйлс түүхийг гэрчиж хойчуудаа үлдээх нь чухал зүйл юм а. Энэ дундаас хүн чулуун хөшөө нь юугаар онцлог юм болоо? За түүх соёлын дурсгалууд дундаасаа хүн чулуун хөшөө нь тухайн хүмүүсийн төрөх болон хувцас тий өмсгөл эд хэрэглэл, гоёл чимэглэл, зэр зэвсэг болон эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, соёл урлагийн төвшин, угсаатны онцлог, зан заншил зэрэг гээд олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны маш том чухал зүйл юм аа. За хүн чулуун хөшөөг ер нь дийлэнх нь тухайн үеийн баатар дайчдыг дүрсэлсэн байдаг гэж тусгасан байлээ. Тэгэхээр манай гэлэн хөшөө эртний баатараас гэсэн үг үү? Тийм байх магадaltaй гэсэн. Ааха. За хүн төрөлхтөн хүн чулуун дурсгалыг манай эртний өмнөх 4000 жилийн үеэс үүссэн гэж үздэг. Дэлхийд Монгол, Төв Аз, Өмнөд Орос, Украин гэх мэт нутагт олон тооны хүн чулуу тогтоогдоод байгаа. Монгол улсын нутаг дэвсгэр дээр оршин байгаа хүн чулуун хөшөө бүтээгдсэн он цаг дүрслэл онцлогоор нь хүрэл зэвсэх үе болон түрэг уугуур их Монгол үеийн хүн чулуун хөшөөд гэж ялгаж авч үздэг юм байна. Монгол нутаг дахь хүн чулуун хөшөөг эрдэм шинжилгээний үүднээс 1889 онд судалж эхэлсэн. Ер нь манай Монголын аймгийн ер нь бүх нутгаас хүн чулуун хөшөөний дурсгал нь олдсон юм байлээ. За Хинтээ аймгийн хэмжээнд бол төргийн үед хамаарах 23 хүн чулуун хөшөө дурсгал, Монголын их эзэнт гүрний үед холбогдох 2 хүн чулуун хөшөө дурсгал бүртгэдэг байгаа юм байна. Ер нь ховор байдаг их Монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн олноор нь агуулдаг газар бол манай одоо Зүүн бүсийн аймаг буюу Сүхбаатар аймаг байна гэлээ. За Монголын эзэнт гүрний үед нөгөө холбогдоод байгаа энэ 2 хөшөөний нэг нь одоо манай Хинтээ аймгийн Чингис хотын төвөөс 5-6 км-т байгаа гэлэн хөшөө маань юм байна. Уг хөшөөг анх 1927 онд зөвлөлтийн судлаач Амстердамскайг үзэж гар зургийг зурж тайландаа авсгаж байсан. 1984 онд харин нэрд археологч Баяр Наривчлан судалсны дүнд 13-аас 14-р зууны монголчуудын дурсгал ялангуяа Алтан ургийн язгууртны хөрөг дүр болохыг нотлон тогтоосон. Уг хөшөө маань хөрмөн чулуугаар эсрэг сандал дээр суугаа. Одоо эсрэг сандал гэдэг маань олбог тавьж суух жижиг тавцан хэлж байгаа. Шилвчтэй дүгэр маалгаа өмссөн, баруун гартаа хундаг барьж илгэндээ авсан, хоёр ташаандаа хавтаг унжуулсан, язгуур сурвалжт эрэгтэй хүнийг хөнхөр нүд, төвгөр хөмсөг, урт өргөн нүртэйгээр дүрсэлсэн. Малгайн дотроос духруу унжсан хөхөл ус, ойр чихний араар унжсан шиблгэр гизгийг тодорхой дүрсэлсэн бусад хүн чулуунаас нэн өвөрмөц юм. Дээлийн ингэр бүс тодорхой мэддэхгүй болсон. Хоёр ташаанд хавтаг байгаа нь бүстэй дүрсэлсэн гэдгийг илэрхийлнэ. Энэхүү хөшөөний өндөр нь 149 см, 56 см-ийн өргөнтэй, 37 см-ийн зузаантай. Энэхүү хүн чулуун хөшөөнүүдийг 13-аас 14-р зууны үед байгаа гэж үзээд байгаа шүү дээ. Яагаад юу ингэж үзээд байгаа вэ гэхээр энэ дээр дурдгдсан хөхөл ус буюу Монгол ирчүүдийн толгой дээрээ үлдээдэг байсан 3 хэсэг төгс. Тэгээ мөн хоёр чихний араар унтсан шивлгэр ус буюу гизэг, малгай бүс, эсрэг суудал зэрэг дүрслэгээ нь 13-аас 16-р 4-р зууны үед Монголын нутгийг судалж байсан жуулчдын тэмдэглэл тэр үеийн дүрслэл зургуудтай мөн Монголын язгууртны булш хадны оршуулгын эд үлгийн зүйлстэй олон талаар ижилсдэг учраас энэхүү одоо хөшөөг 13-аас 14-р зууны үед гэж нотолсон байгаа даа. Тэгэхээр миний дээр дурдсан шиблгэр ус гэдэг маань одоо эртний Монгол баатруудын усны хэм маяг гэж ойлгож болох уу? Ер нь бол хоёр хуваагаад шүлтсэн их цэгцтэй усны дүрслэлийг юм хэлдэг. Одоо уг хөрмөн чулуу гэдэг нь галтуулт дэлбэрэхэд дэлхийн цөмөөс гадагшилж байгаа Цельсийн
6000 гаруй Цельсийн температуртай буцалтгай лав замдаа таарсан чулуу шороог хайлуулж дэлхийн гадарга дээр түүж гаргаж ирсэн зүрхэг чулуу хэлт юм байна. Уг чулуу нь үйлдвэрийн керамзиттэй төсtöж яламгүй хүнд илүү бат бөх байдаг. Одоо тайлбарлах юм бол манай хөрөм чулуу маань галтуулын дэлхийн цөмөөс үүссэн тий. Одоо сүвэрхэг гэдэг нь болохоор тийм жижиг нөхөтэй чулуу хэлт юм. Ер нь бол одоо юмар жишээ юм бол нэг юм уушиг шиг юм уу тийм барцгаар тийм улаан хөрөнгөний чулуу байсан тий. За ер нь угаасаа л ер нь аргагүй нөгөө олон зууны дамжиж ирсэн болохоор батбөх материалтайгаа нь гарцааг байх тий. Ер нь 13 дугаар зууны үе гэдэг маань одоо Чингис хааны үндсэн их Монгол улсыг байгуулсан үе тий. Мөн Еврей Азийн их газруудыг ихийг нь захиж байсан шүү дээ. Тийм ч учраас Монголын цун гэж нэрлэдэг. За мэдээж энэхүү чулууг тухайн үед зэвсэг хийж байх хэвчтэй ч юм уу тий. Батбөх гэдгийг мэддэг байсан учраас тэгээд энэ хөрмөн чулуугаар тухайн үеийн баатруудаа зориулж энэхүү чулуугаар хийсэн байх тийм ээ. Энийг талентуулаад би нэг асуулт асууя. Энэ хөшөө яагаад гэлэн хөшөөс нэрлэх болсон юм болоо? За ер нь гэлэн гэдэг үг нь болохоор буддын шашны нэг санаалтны сахилын дээд зэрэг нэрийг хэлдэг. За энэ сахил нь болохоор хамгийн дээд сахил буюу 253 сахилыг чандлан сахисан юм хамгийн хатуу сахил юм байлээ. За гэлэн болох гэдэг нь ерөнхийдөө бол сахил хүртэх гэсэн утгатай үг юм байлээ. Хүн чулуу хөшөөний мөн ойролцоо нэг 2 сүм Сэцэн хаан аймгийн томоохон хийдүүд байдаг. Тэр нь болохоор гүнд гавирлын хийд, хурцламын хийдүүд оршиж байдаг. Тийм учраас бас энэхүү хөшөөг манд гэлэн хэмээн сүсэглэн биширж ирсэн байх магадaltaй гэж бодож байна. Тэгэхээр 256 сахил гэсэн тийм. Тийм. Гэхдээ 253 сахилыг чандлан сахисан хүмүүс гэлэн гэж. Гэлэн хөшөөг хэдийчүүдийн хувьд хүсэл биелгэж хөшөө гэж нэрлэдэг. Энэ талаар юу гэж бодож байна? За хүсэл биелүүлдэг хөшөө гэж юу н угаасаа дуус ярьж ирсэн тийм. Энэ талаар ч гэсэн ер нь домог бас байдаг байх гэж бодож байна. Миний хувьд ч гэсэн ер нь хүсэл биелүүлэх гэдэгт нь итгэдэг. Энэ ер нь хүний угаасаа сушиг бишрэл тийм. Итгэл үнэмшилтэй холбоотой шүү дээ. Тэгээ мөн ойролцоо хийдүүд байсан болохоор тэ түрүү хэлсэнчлэн бас тэгж нэрлэгдэж байсан гэж болох юм. Бас тийм байж болох юм. Мөн гэлэн хэмээх сангвартны дээд зэнда буюу ёс суртахуун ариун байдлыг бэлэгдсэн эртний учраас хүмүүс шүтэж биширдэг бас байж болох юм тийм ээ. Тийм шүү тэ. За миний мэдхээр ер нь бол аюух дун гууж очдөг байсан шүү дээ. Тий. Алхах нь алхаал, дугуйгаа оноол тэ. Бүр том шалгалтын өмнө машиндаа суугаад анги хам толноор очим очдөг байсан. Аюуш ер нь тэгж очиж үзчихсэн. Би бол очиж ирсэн. 5-аас 6 дугаар анги руу орох жилийнх хаврын эрсдэлтийн шалгалтаар манай аав ээж намайг дагуулж ивжсэн байхгүй. Тэгэхэд манай аав намайг энэ гэлөөшөдөр минийхөө хүслээ шивэнтэй маа гэж хэлээд тэгэхээр би одоо жоох үгж гайхсан шүү дээ. Тэгээд яаж шивэнтэй аваа гэсэн чинь эмэгтэй хүн зүүн чихэнд нь харин эрэгтэй хүн баруун чихэнд нь шивэнтэй маа минийхөө гэж би тэгээд би хүслээ шивэнжсэн. Одоо намайг элцэн шалгалт мэн 100 гаргаж өгөөрэй гэж. Тийм ба. Тийм би ч гэсэн одоо баг очихдоо ер нь 100 гаргаж өгөөрэй л гэж шивэндэг байсан тийм. Одоо яг айл чихэндээ шивэндэг байсан бол ер нь санахгүй л юм л та. За энэхүү хөшөөний талаар ер нь хүмүүс айгүй их юм сэтгэгдэл үлдээсэн байлээ. Тэр нь болохоор айгүй сонирхолтой заяа. За хичээлээ хийхгүй шалгалтандаа бэлтгэхгүй байж хавар дугуй унаад л давхиж очиод 100 авдаг байж илээ гэж хэлсэн. Бас хүсэл биелдэг гэж итгэдэг. Тэгээд хоёр ч удаа очиж байсан гэ. Зарим нь бүр сансан бүхэн минь биелэх болтгоо хураа өдр гэвчсэн байлээ. Тэгэхээр бол яалтчгүй энэ хөшөө маань тий хүслийг биелүүлж байна гэдэгт нь харагдаж байна л гэж бодоод байна. Тэгэхээр ер нь бидний хүүхэд насны хүсэл мөрөөдлийг баг бүгд биелсэн гэж ойлгож болно шүү дээ тийм ээ. Бид нэр чихэнд шинж хүслээ шинэхээс гадна хадаг уяах сүүрэх зэрэг их үйлдэл хийдэг шүү дээ тийм ээ. Одоо манай буддын шашинтай холбоотой зүйл шүү дээ. Энэ юу н тухайн түүхэн өв турсгалд маань муу нөлөөтэй гэж би юу н ойлгосон. Тэглээ хаа одоо бидний мэдих гэлөө хөшөө гэлтгүй юу н хүмүүс сүсгэлж биширддэг маш олон зүйлтэй хадаг үдээ бодооныхаа дээжийг өргөх үйлдэлүүд хийдэг шүү дээ. За энэ юу н бол тухайн турсгалыг маань анхны хэлбэрээс нь алдагдуулж дүрслэлийг нь бүдгөрүүлж байдаг. Маш муу нөлөөтэй гэх юм уу? Тийм учраас цаашдаа юу н аль болох хогоо хаяхгүй тий сүүнийхээ дээжийг өргөдөм бол заавал хөшөөрөөгөө өргөхгүй ч юм уу тэгж бүгдээрээ энэ хөшөөгөө хайрлаж хамгаалж байгаасай гэж хүсэж байна. Тийм шүү бас. Тийм түүхэн үнд төвөө хамгаалах нь эрхэм бүрийн үүрэг шүү дээ. Энэхүү хөшөө маань 13-аас 14 дэх зууны маш их зүйл дүр төрхийг харуулж байгаа түүх соёлын нэг хуваар дурсал шүү дээ.
Энэхүү хөшөө дурсгалыг маань Монгол улсын засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд авч харин 2020 оны 13 дугаар тогтоолоор улсын хамгаалтанд байх түүх соёлын үйл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн байдаг. Тэгэхээр яалтчгүй олон зууны дамжиж ирсэн түүхийн үнэт болсон дурсгал зүйлсээ судалж таньж мэдэж хайрлан хамгаалж хойж үедээ үлдээхээс гадна хамгаалах нь иргэн бүрийн үүрэг шүү дээ тий. За бидний нэвтрүүлэг ер нь өндөрлөх төгч нь аяр шүү дээ хийх сонирхолтой мэдээлэл юм уу үг байна. За магадгүй гэлэн хөшөөнд очиж хүслээ шивнээгүй ямар хөшөө байдгийг нь сонирхож байгаа хүн байвал манай Хинтээ аймгийн музейд их хөвлбөр биш ч бодит юм шиг загвар хөвлбөр байдаг шүү. Бид энэ удаагийн дугаараар гэлэн хөшөөний талаар мэдээлэл хүргэлээ. Бидэнтэй хамтдаа үзэж та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар бэрхэн урхад талаар ярилцах болно. Зүүн бүсийн дуу хоолой Цэцэн подкаст сувгийн копи өргөөсөмний төлөвтэй хамт байсан үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа мó манай нэвтрүүлгийг дэмжин ажилласан Cloud9 Coffee Shop-ийн хамт олондоо баярлалаа.